Энэхүү хичээл нь боловсролын орчинд нэмэлт дэмжлэг шаардлагатаас суралцагчдыг дэмжихэд мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний тухай авч үзнэ. Энэ нь 3 үндсэн бүлгээс бүрдэнэ. Нэмэлт дэмжлэг хэрэгцээ шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад илүү ашиг тустай байлгахын тулд багш нар мэдээлэл харилцааны технологиг хэрхэн яаж сонгох вэ? Нэмэлт хэрэгцээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ерөнхий боловсролын сургуулийн анги танхимд суралцахад нь хамгийн сайн дэмжлэг үзүүлэхийн тулд мэдээлэл харилцааны технологиг хэрхэн олж, үнэлж хэрэглэх вэ? Нэмэлт хэрэгцээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих технологийн талаар судалгаануудад юу гэж бичсэн байдаг вэ? Технологи хөгжүүлэгчид нэмэлт хэрэгцээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад туслах зорилгоор application, програм хангамж, төхөөрөмж гэх мэт шинэ бүтээгдэхүүнүүдийг байнга бүтээж байдаг. Гэсэн хэдий ч эцсийн хэрэглэгчийн хувийн хэрэгцээ болон технологийн үйл ажиллагааны хоорондын зохицлыг сайтар бодолцохгүйгээр зөвхөн технологи ашиглах зорилгоор ашиглах нь хэтэрхий нийтлэг гаргадаг алдаа юм а. Онлайн сургалтын хэрэглэгдэхүүн нь бүх суралцагчдад тэгш боломжуудыг санал болгохын тулд хүртээмжтэй байх ёстой. Мөн багш нар сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хамгийн сайн их сурвалжийг сонгож чаддаг байх ёстой. Эдгээр бүх зорилтуудыг харгалзан үзэхэд багш нэмэлт дэмжлэг хэрэгтэй суралцагчдаа ангидаа ашиглах мэдээлэл харилцааны технологиг сонгохдоо хэрэглээний програмын ямар чанаруудыг анхаарч үзэх ёстой вэ? Нэмэлт дэмжлэгийн хэрэгцээтэй суралцагчдад зориулсан мэдээлэл харилцааны технологиг сонгохдоо энэ нь зорилттой хэрэглэгчдэд болон тэдний орчинд тохирсон хямд, худалдан авахд мөн хэрэглэхэд хялбар байх нь маш чухал юм а. Мэдээлэл харилцааны технологийн давуу талыг бүрэн ашиглахын тулд багш нарыг мэдээлэлтэй сонголт хийх талаар чиглүүлэх ёстой. Нийтлэг зарчмууд нь сурагчдын хэрэгцээ, багшийн чадвах, суралцсан хүлээгдэж буй үр дүнд тохирсон байх. Боломжтой сонголтуудыг судалж, дараа нь ямар мэдээлэл харилцааны технологи ашиглахаа сайтар шийдээрэй. Технологийн бусад үйл ажиллагаатай технологиг тэгтэх боломжийг бүрдүүлэх. Ангид мэдээлэл харилцааны технологийн хэрэгжилтийг хариуцаж, дараа нь сурагчдын сурах үйл ажиллагаанд үзүүлж буй бодит нөлөөллийг хянах. Багш нар мэдээлэл харилцааны технологиг хэрхэн олж үнэлэх вэ? Хэдийгээр энэ хичээл нь аппликейшны талаар өгүүлэх хэдий ч тоног төхөөрөмж болон бусад төрлийн програм хангамжид хялбархан хэрэглэж бас болно. Багш нь iTunes, Google Play эсвэл шилдэг 10 боловсролын аппликейшнийг ашиглан зорилттой бүлэгт тохирох аппликейшнуудыг олох хэрэгтэй. Тэд мөн аппликейшнийг үнэлэх хэрэгтэй. Програмыг өөрсдөө ашиглаж, чанарыг нь болон суралцагчдын боловсролын хэрэгцээ, зорилго, мөн тэдний заах арга зүйд нийцж байгаа эсхийг шалгах хэрэгтэй байдаг. Аппликейшнийг мөн сургалтын хөтөлбөрийн үүднээс үнэлэх хэрэгтэй. Суралцагчид аппликейшны онцлог шинжилэлүүдийг биедан ашиглаж чадах эсхийг мөн үнэлэх хэрэгтэй байдаг. Аппликейшны интерфейсийг мөн судлах хэрэгтэй. Аппликейшнийг ашиглахад шаардлагадах моторт чадваруудыг мөн эргцүүлэн бодох хэрэгтэй. Аппликейшны хүчин чадлыг хянах үйл явцыг харгалзаж үзэх хэрэгтэй. Мөн суралцагч нь аппликейшн, програм хангамж, эсвэл төхөөрөмжийн талаар ямар сэтгэгдэлтэй байхыг нь үнэн сэтгэлээсээ тусгах хэрэгтэй юм. Нэмэлт дэмжлэгийн хэрэгцээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих технологийн талаар судалгаануудад юу гэж хэлсэн байдаг вэ? ЮНЕСКОгийн 2020 оны тэгш хамруулах технологийн тухай тайланд дурдсанаар технологи нь сэтгэн бодхон ялгаатай хэв маяг, ойлголтын үйл явцыг дэмждэг. Энэ нь мөн унших, бичих үсэх, тайлах зэрэг янз бүрийн эрдэм номын ур чадварыг сайжруулдаг. Нэмэлт дэмжлэгийн хэрэгцээтэй суралцагчдаа мэдээлэл харилцааны технологиг ашиглах нь олон талын ашиг тустай. Үүнд суралцахуйг уламжлалт арга барилаас илүү хөгжилтэй, сонирхолтой болгодог. Суралцагчдын бие даасан байдлыг нэмэгдүүлж, тэдний хувийн нэмэлт дэмжлэгийн хэрэгцээтэй холбоотой бэрхшээлийг сармагжуулдаг.
Сурагчдын хувийн суралцахуун чадварт тохируулдаг. Суралцах шаардлагатай танин мэдхүйн боловсруулалтын хэмжээг багасгадаг. Бүтээлч хамтын ажиллагаатай хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлдэг. Суралцах хүсэл эрмэлзэл оролцоог нэмэгдүүлдэг. Мөн мэргэжлийн болон бие даасан байдал нийгмийн харилцааны чадварыг сайжруулдаг. Багш нарын анги танхимдаа технологи нэвтрүүлэхэд тулгардаг техникийн бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар судалгаа нь юу гэж хэлдэг вэ? Төхөөрөмж, програм хангамжийн өндөр өртөг. Багш нарын техникийн мэдлэг, ур чадвар хангалтгүй. Логистикийн асуудлууд. Төхөөрөмжүүд болон програм хангамжууд нь хурдан хуучирдаг. Орон нутгийн болон үндэсний сургалтын хөтөлбөр цаашлаад суралцагч бүрт тулгардаг суралцахын тодорхой бэрхшээлүүдтэй бодиттой холбоо хамааралгүй байх. Бие бэлдрийн болон судалгаа шинжилгээний оролцоог нэмэгдүүлэх боловч нийгэмд хамрагдах байдлыг эрсдэлд хүргэж болзошгүй. Аюулгүй байдал, хамгаалалтын асуудлууд. Эвдэрч болзошгүй ч хамгийн сайн төхөөрөмж эсвэл програм хангамжийг сонгох. Урт хэцүү үйл явц юм аа. Дүгнэж хэлэхэд мэдээлэл харилцааны технологи нь боловсролд нэмэлт дэмжлэг шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад дэмжлэг үзүүлэх боломжтой. Суралцагчид програм хангамж, төхөөрөмжийн талаар ямар сэтгэлтэй байгаа нь мэдээлэл харилцааны технологи сонгоход шийдвэрлэх цорын ганц чухал хүчин зүйл юм.